Архангай аймгийн Шивэрт тийм ээ Цэнхрийн халуус за тэгээд Баян онгорын Шаргалжууд Өөр хангай Хужирт гээд энэ аймагуудыг нэгтгэсэн олон улсын эрүүл мэндийн төр явуулах боломжтой. Учир нь юу вэ гэхээр зэрэг манай Архангай, Баян хонгор, Өөр хангай аймагуудад аршаан сувилал, эмийн ургамал, байгалийн баялаг ихтэй. Тэгэхээр эрүүл мэндийн аюул жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Дэлхийн нийтэд өнөөдөр 21-р зууныг харшлын зуун гэж нэрлэж байна. Одоо шаргалжууд бол харшлыг бол гайхамшигтайгаар эдгээдэг, эрүүл байх хугацааг уртасгаж чаддаг. За би анагаах ухааны докторийн зэргийг Москва хотод хамгаалсан. Миний хамгаалсан сэдэв болохоор архаг өвчнүүдийг аршаан сувиллаар эмчлэх нь гэж. Эмчилгээний үр дүнг тооцсон. Тийм судалгаа хийсэн. Тэгээд миний судалгааны ажилд бол авраг тосон сувилалд хамрагдаж, тэгээд арсны архаг өвчтөй хүмүүс бол тэнд эмчлэгдэж, одоо дэлхийн том одоо Израилийн хар шавартай яг ижлэхэн бүтцтэй шавар манай авраг тосонд байсан байхгүй. За энэ дээрээ түшиглээд бид нар эрүүл мэндийн салбартаа тодорхой хэмжээний шин нэг урсгалыг оруулж ирмээр санагддаг. Тухайлбал одоо аршаан сувилал, эмийн ургамал түшгэлсэн шин үйлдвэржүүлэлт, шин одоо сувиллын газруудыг нээж олон улсын жишг түргсэн үүгээрээ дамжуулаад гадаадаас одоо валют оруулж ирэх эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Тэгэхээр энэ бүс нутгийн бодлого чинь өөрөө зөвхөн одоо хүмүүсийг ингээд ярихаар энэ бий болоод гарчих зүйл биш л те. Маш их судалгаатай, нотлохоотой, тэгээд төлөвлөгөөтэй. Тэгээд одоо энэ төлөвлөгөөн дээр үндэслэн үе шаттай арга хэмжээнүүдийг аваад явах юм бол өнөөдөр манай бүс нутгийн хөгжил олон улсын жишг төрөх боломжтой. 21-р зууныг харшлын зуун гэж нэрлэж байна. Тэгэхээр харшилтай хүмүүс, ялангуяа амьсгалын замын астмтай хүмүүс манай шаргалжууд жил болгон явж совилуулаад үр дүнгээ өгөөд астм нь одоо эдгэрсэн, за дахилтын хугацаа нь уртсан гэд ийм гайхалтай үр дүнгууд байдаг. Тэгэхээр энийг бид нар ашиглаад хөгжүүлж чадвал Монгол улсыг тижээчих, тэр бүс нутгаа тижээчих, тэр валютыг оруулж ирэх бүрэн боломжтой. Одоо хийхдээ ганцхан төрийн ачаа гэж үзэж болохгүй. Төр хувийн хвшлийн түншлэлээр төр нь бодлогоор дэмжиж хувийн хвшлүүд ороод олон улсын тендерүүд зарлагдах юм уу? Ийм байдлаар ингээ хийх юм бол үр дүнтэй байх болов уу гэж хардаг. За өнөөдөр одоо бид нар Европ, Японд, Азид гэхэд олон аршаан сувилууд байна. Мөн дандаа энэ халуун аршаан дээр түшгэлсэн. Энэ дээр бол одоо түмэн жуулчин ирж өстой үнэхээр одоо хөл гიშгэх зайгүй үйлчлэгээ явуулж шít. Монгол улс бүх юм нь байгаа тохиолдолд бид нар бол тэр олон улсын туршлагаас хараад өөрийн нутагтаа нутагшуулах боломжтой. Орон нутгийн байгалийн баялаг түшгэлсэн маш олон эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг бас хөгжүүлж болох боломжтой. Ялангуяа одоо манай уламжлалт анагаах ухаан гэж дэлхийн одоо брэнд бүтээгдэхүүн болгож чаддаг боломжтой салбар шүү дээ. Тэгээ өнөөдөр одоо Монголдоо ч сайн хөгжиж чадахгүй байгаад байна. Энэ Монгол уламжлалт анагаах ухааныг бол бүсчилсэн хөгжлийн бодлогоор бас хийхэд бүрэн боломжтой гэж би харж байгаа. Эмийн ургамлууд, байгалийн одоо онцлог бүтцүүд энэ бүгдтэй уялдсан хөгжлийг бол тэр орон нутг руу чиглүүлэх бас боломжтой гэж харагддаг. Эрүүл мэндийн салбар бол ямагт миний одоо байнга анхаарч идэг салбар. Яг вэ гэхээр миний мэрэгжил эмч, миний аав бас эрүүл мэндийн салбарын хүн, эмийн хүн. Ингээд удам дамжсан энэ нөлөөлөл байдгийм үү? Би өөрөө одоо ер нь нэг хийсэн ажлаа дуусгачих гад байдаг хүн юм уу гэд эрүүл мэндийн нийгэмдүүдийн нэгдсэн холбоо гэж байгуулад энэ холбоогоороо хийж чадаагүй, амжаагүй дутуу оргисан ажлуудаа гүйцэх юмсан гэж оролцсон. Энэ цөөхөн Монголын ард түмэн 3.4 сая хүн амтай энэ Монголын ард түмний эрүүл мэндийн асуудлыг тулгымдсан асуудлуудыг шийдээд за мөн шинээр хийх асуудлуудаа одоо урьдчилан хараад ингээд хийгээд явах юмсан гэсэн миний одоо бодол байдгийг. Тэгээд тэр бодолтой хөтлөгдөж
бас энэ төрийн бас байгууллагуудыг байгуулад энэ төрийн бас байгууллагаараа дамжуулаад эмч мэрэгчлэнүүдэд бэлдээд эмч мэрэгчлэнүүдэд гадаад дотоод ихтэй сургуулиудад бэлдээд хамтарч ажиллаад ингээд бас тасралтгүй энэ хугацаанд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр л байгаа.